Америк нэгдсэн улс Иран улсын хамгийн том байгалийн орд болох өмнөд Парсыг бөмбөгдөн гэж анхаарлаа. Европын улс орнууд Ираны мөргөлдөөнд шууд оролцохоос зайлсхийж байна. Япон улсын ерөнхий сайд Такахичи Саная Вашингтоныг зарлаа. Япон улсад хүнсний барааны татварыг 8-аас 1% хүртэл бууруулах бодлогыг хэлэлцэж байна. Арамдраг өсөштэй дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэдэг Тэнгэрлэгчийн гадаад мэдээний оройны тайм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Иран улсад дэлхийн хамгийн том байгалийн орд болох өмнөд Фарс орд газрын 38% нь харьяалагддаг. Тэгвэл өнөөдөр Америк нэгдсэн улс Ираны эрх байршид хандан хэрвээ дахин Катар улс руу довтлох юм бол өмнөд Парс ордыг бүхэлд нь устгах хүртэлх хэмжээний томоохон цохилт өгнө гэж анхаарууллаа. Үүнтэй зэрэгцээд Иран, Сауди Арабын нэгдсэн Эмират, Катар зэрэг улсууд дахь нефтийн байгууламжууд руу агаарын цохилт өгч байгаатай холбогдуулан төвчээр алдарч эхэлсэн Ираны эсрэг цохилт өгөхийг үүсэхгүй гэдгийг хэлж эхэлсэн байна. Тодорхойлбол өчигдөр Ираны Пуучингийн довтлооны улмаас Катарын Рас Лафан дахь гол хийн байгууламжууд ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. Улмаар Катар улс Ираны дипломатууд зэвсэг хүчний удирдлагууд төлөөлөгчдийг нутаг дэвсгэрээс гаргах шийдвэр гаргасан байна. Үүний зэрэгцээ Ираны довтлооны улмаас Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид байрлах Хавхан хийн байгууламж хаагдаж Сауди Араб мөн 2 нефт боловсруулах үйлдвэрийн довтлоонд өртсөн болохыг мэдээллээ. Тиймээс Ираны халдлагууд дэд бүтцийн байгууламжуудад ноцтой хохирол учруулж байгааг Арабын улс орнууд хэрээс хэтэрсэн болохыг хатуу анхааруулж байна. Тухайлбал халдлагуудын дараа Сауди Арабын гадаад хэргийн сайд Ханху Фасал бин Фархан Ираныг бүс нутгийн орнууд руу хийж байгаа довтлогоог удаан дэвчихгүй гэдгийг хэлж Техраныг бодлогоо яаралтай эргэн харахыг уриаллаа. Сауди Араб тэргүүтээ Персийн булангийн улс орнууд шаардлагатай гэж үзвэл хариу арга хэмжээг цэргийн хариу арга хэмжээ авах асар их хүчин чадал боломж нөөцтэй гэсэн байгаа нь Иран руу хариу цохилт өгч болохыг хэлсэн хэрэг байна. Сауди Арабын гадаад хэргийн сайдыг ийхүү анхааруулга мэдээлэл хийхийн яг өмнө Сауди Арабын нийслэлд Араб болон Исламын орнуудын гадаад хэргийн сайд нар оролцсон улсуудыг харуул Катар, Азербайджан, Бахрейн, Египт, Йордан, Кувейт, Ливан, Пакистан, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Сир, Турк зэрэг улсууд байна. Эдгээр улсуудын гадаад хэргийн сайд нар уулзалтын дараа хамтарсан мэдээлэл гаргаж Ираныг довтлогоогоо нэн даруй зогсоохыг шаардлаа. Мэдээллийнхэнд дурдсан Дональд Трампын өмнөд Парс ордтой холбоотой хэлсэн анхааруулгыг цааш тодруулъя. Иран Катарын эрчим хүчний байгууламжуудыг үргэлжлүүлэн онолсоор байвал Америк өмнөд Парс орд руу довтлоно гэж байна. Гэхдээ юун түрүүнд Иран Катар руу зохилтоо эрчимжүүлсэн шалтгаан нь өөрөө Израиль улстай холбоотой байж болно. Учир нь лав гарагт Израиль Ираны өмнөд Парс дахь байгууламжийг бөмбөгдөж энэ үеэр Ираны тагнуулын яамны сайд Исмаил Катибыг хөнөөсөн болоход зарласан. Дональд Трампаас Израилийн энэ довтлооны талаар асуухад урьдчилан мдээгүй байсан гэж тайлбар өгсөн. Мөн Израилийг өмнөд Парс орд руу довтлохоо зогсоохыг уриалсан болохоо хэлж байгаа. Гэхдээ хэрвээ Иран буруу шийдвэр гаргаж Катар руу цааш довтлосоор байх юм бол Америк нэгдсэн улс асар хүчтэйгээр хариу цохилт өгч энэхүү ордыг бүрэн устгана гэж тийхүү анхааруулж байгаа юм. Энэхүү маргаан үүсгээд байгаа ордын тухайд товч харуул дэлхийн хамгийн том байгалийн орд. Иран болон Катар улсын хооронд Персийн буланд байрладаг. Нийт 9700 хавтгай дөрвөлжин километр талбайтай энэхүү ордын ойролцоогоор 3/1 буюу 38%-ийг нь Иран улс эзэлдэг. Энэ хэсэг нь Иран улсын дотоодын байгалийн 70-80%-ийг хангадаг. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн ихэнхийг дэгддэг стратегийн чухал их усүр байна. Дараагийн онцлог мэдээ. Европ албан болон НАТОгийн томоохон улс орнууд Дональд Трампын гаргаж байгаа Америк нэгдсэн улс Израилийн Ираны эсрэг цэргийн ажиллагааг дэмжиж оролцох хүсэлтээс татгалзсан хэвээрээ байна. Үүний улмаас НАТОгийн улсуудын хооронд цаашлаад Америк нэгдсэн улс болон Америк нэгдсэн улсын урт хугацааны холбоотон улсуудын хооронд харилцаа муутгах шинжтэй болж байгаа юм. Ормосын хоолоор цэрэг зэвсэг дайчлах тухай Дональд Трампын хүсэлтийг нээлттэй ил тод эсэргүүцэж байгаа улс төрчдийн нэг нь Герман улсын канцлер Фридрих Мерц.
Тэгэхээр Америк нэгдсэн улс энэ асуудлаар Берлинтэй огт зөвлөлдөөгүйгээс гадна мөргөлдөөний цаана тодорхой стратеги байхгүй байгаа талаар хэлсэн байна. Өмнө Герман улс Ормосын хоолойн усан тээврийг хамгаалах ажилд зориулж байлдааны хөлгөө дайчлах төлөвлөгөө байхгүй гэдгийг удаадараа дахин мэдгдлээ. Үүнтэй зэрэгцэн Германы батлан хамгаалахын сайд Брис Пастероис энэ бол бидний дайн бишээ гэж хэлсэн байгаа нь энэ хүү дайн нь Европын холбоо болон НАТОтой ямар ч холбоогүй гэж шулуухан хэлсэнтэй ижлэг. Франц улсын тухайд ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц улс дайнд оролцогч тал биш харин үүний оронд Америк нэгдсэн улсын оролцоогүйгээр Ормосын хоолойн аюулгүй байдлыг хангах олон улсын хамтарсан санаачлаг боловсруулах талаар судалж байгаа гэдгийг хэллээ. Их Британи улсын тухайд ерөнхий сайд Кир Стармер дотоодод үүссэн эсэргүүцлийн улмаас энэхүү цэргийн ажиллагаанд оролцохоос татгалзсан байна. Харин түүний энэхүү шийдвэрийг Дональд Трамп хурцаар шүүмжилж Кир Стармерыг Уинстон Черчиллтэй харьцуулан хоёр улсын түүхэн харилцааг умартлаа гэж шүүмжилж байна. Испани улсын ерөнхий сайд Педро Санчесийн тухайд Америк нэгдсэн улсын хийж байгаа энэхүү тодтолгоог хууль бусаа гэж үзэж байна. Америк нэгдсэн улсын Испанийн цэргийн баазуудыг ашиглах хүсэлтийг зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Европын энгийн иргэдэд ч гэсэн нөхцөл байдал ялгаагүй. Reuters агентлагт өгсөн судалгаанд Европын иргэд нийтээр энэхүү дайныг эсрэг байр суурьтай байгаа гэдэг нь харагдлаа. Тухайлбал эсэргүүцэж байгаа хүмүүсийн тухайд Их Британд нийт иргэдийн 49%, Германд 58%, Испани улсад 68%-тай байна. Гэхдээ Европын улс орнууд энэхүү дайн, дайнаас үүдэлтэй нефтийн тасалдал, эрчим хүчний хямралд огт анхаарахгүй байгаа хэрэг бол биш. Гол нь байлдааны ажиллагаанд нэгдэхгүйгээр аль болох асуудлыг Персийн булангийн түншүүдтэйгээ хамтран асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг хичээж байгаа гэлээ. Японы улсын ерөнхий сайд Такаичи Саная Америк нэгдсэн улстай хийх худалдаа эдийн засгийн дээд хэмжээний уулзалтанд оролцохоор өнөөдөр Вашингтоныг зорж байна. 3 хоног үргэлжлэх айчлалын эхний өдөр өнөөдөр. Гэхдээ уулзалтын гол сэдв нь Америк Ираны дайн руу хазаах төлөвтэй болж байна. Учир нь Америк нэгдсэн улс Японы улсыг Ормосын хоолойг хамгаалахад тусламж хүсээд байгаа. Такаичи Санагийн хувьд Америк нэгдсэн улстай тэр дундаа Дональд Трамптай аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахыг энэ тэргуунд тавьдаг ийм бодлого баримталдаг. Гэвч Японы улсын тухайд үндсэн хуулиараа олон улсын иймэрхүү мөргөлдөөнд цэргийн шууд оролцоог хоригддаг байна. Үүний улмаас Такаичи Саная Дональд Трампын хүсэлтээс удаадараа татгалзаж байгаа нь талуудын харилцааг таагүй болгож байна. Японы улсын түүхийн газрын тосныхоо 95% энэхүү Ормосын хоолой буюу ойролт орнуудын Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Катар улсуудаас импортлдог. Үүний 70 гаруй хувь нь Ормосын хоолойгоор шууд дамжин ирдэг юм байна. Энэхүү Японы улс Ормосын хоолойноос эрчим хүчний салбарынхаа улмаас ихээхэн хамааралтай байдгаас гадна Америк нэгдсэн улсын холбоотны үүргийнхээ улмаас энэхүү мөргөлдөөнд татагдан орох ийм хүсэлтийг ирээд байгаа юм. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд Токиогийн зүгээс оч болох арга хэмжээнд түр гал зогсоох гэрээ хийсэн тохиолдолд тагнуулын мэдээлэл, эсвэл тесрэх бөмбөг салгах, цэвэрлэх зэрэг хуулиар хязгаарлагдсан дэмжлэг үзүүлэх боломжтой гэж байна. Японы агентлагаас Японд 254 хоногийн хэрэглээний газрын насны нөөцтэй болохыг нь хэлж байна. Гэхдээ импортын хамаарал өндөр учраас Ормосын хоолойг дамжих тээвэрлэлтэнд удаан хугацааны тасалдал үүсвэл эрчим хүч эдийн засгийн доктортой байдалд нь эрсдэл үүсгэн гарцааг байна. Японы улс нь Америк нэгдсэн улсаас батлан хамгаалах чиглэлээр ихээхэн хамааралтай байдаг учраас Америк нэгдсэн улс ойролт орнод хамаг анхаарлаа ийхүү төвлөрүүлж байгаатай зэрэгцэн энэтхэг номхон далайн бүс нутагт хятадын цэргийн оролцоо нэмэгдэх эрсдэлтэй талаар шинжээчид анхааруулж байна. Японы улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болоод байгаа Такаичи Саная анх кампанид ажиллахаа үеэр баг болон дундаж орлоготой иргэдийн ачааг бууруулан татварыг нь багасгана гэж амлаж байсан. Тэгвэл сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний татварыг тэглэх тухай яригдж эхэлсэн байна. Хэрвээ энэ биелэх юм бол Японы улсын иргэдийн хувьд Такаичи Санаяг дэмжих тэмдэг нь улам их нэмэгдэх хэрэг болох юм байна. Такаичи Саная өнгөрсөн оны 10 дугаар сарын 21-нд Японы улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болсон цагаас хойш түүний засаг захиргаа инфляц болон өрхийн амжиргааны зардлыг бууруулахад чиглэсэн эдийн засгийн бодлого чиглэлүүдийг ард иргэдэд амласаар ирсэн. Түүний намын сонгуулийн гол амлалт нь иргэдийн хүнсний барааны татварыг эх 2 жилийн хугацаанд төр чөлөөлөх асуудлыг хэлэлцэн гэж байв. Ийхүү одоогийн засгийн газар 2026 оны 100 гэхэд уг саналыг танилцуулахаар төлөвлөсөн байсан бол одооноос хэлэлцэж эхэлсэн байна. Хүнсний
барааны татварыг эх 2 жилийн хугацаанд 8-аас 10% хүртэл бууруулах нь татварыг багасгахыг шаардаж буй иргэдийн хувьд сайн мэдээ болж байна. Иргэн сануулахад Такайчи ерөнхий сайдын албан тушаалд сууснасаа 3 хоногийн дараа парламентын чуулганд өөрийн засгийн газрын цаашид баримтлах бодлогоо танилцуулж байсан. Үүндээ инфляцийг бууруулах төлөвлөгөөгөө дахин баталгаажуулж өнгөрсөн оны 11 дугаар сарын 1-ээс эхлэн тээврийн зардлыг бууруулах зорилгоор 1974 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн бензиний татварыг цуцлах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж байсан. Үүнээс гадна Такайчигийн засгийн газрын эдийн засгийн санаачлагад инфляцийн эсрэг арга хэмжээ хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэгтэй холбоотой 13.80 йений нэмэлт төсвийн багц багтсан. Татварын шинжилгэлийн хүрээнд засгийн газрын орлогын албан татвараас чөлөөлөх босхийг 1.6 сая йен болгон нэмэгдүүлсэн нь Япон улсын 10 жилийн хугацаанд гарсан анхны төсвийн өсөлт болоод байсан. Уг бодлогынхаа хүрээнд сонгогдсон зарим мужуудын бага дунд орлоготой өрхүүдэд буцаан олгогдох татварын хөнгөлөлтийг туршиж үзэж байсан байна. Мөн түүний нам энэ оны 2 дугаар сард парламентын доод тэнхимийн ээлжид бус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж дэлхийн 2 дугаар дайнаас хойш Япон улсын анхны эрх баригч нам болоод байгаа илээ. Өнгөрсөн 7 хоногт Хятад улсын 15 дахь буюу эх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө батлагдсан байгаа. Үүнд шинэ үйлдвэрлэг их нэр томьёо олон дод дурддагдж, хэмэл оюун робот тэргүүтээ машин технологийн салбаруудыг хөгжүүлэх чиглэлд төрийн алба, хувийн хэвшил, ард иргэд нэг зүгт ажиллах тухай ил тод томруугаар тусгагдсан байна. Тиймдээч Монголын судлаач шинжээчид Монгол улсын хувьд дэвшилтэт технологийн салбарт зайлшгүй шаардлагатай газрын ховор элементийн хайгуул олборлолтыг түрэгтгэж чадах юм бол урт хөршийнхөө хөгжил дэвшлээс ашиг хүртэх боломжтой талаар хэлж байна. Өнгөрсөн 7 хоног Хятад улсын хувьд тунд чухал цаг үе байлаа. 5 жилийн төлөвлөгөөг улсын хувьд энэ жил Хятад улс 14 дахь 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх эх 5 жилийн буюу 2026-аас 2030 оны хоорондох эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг эцэслэн баталсан. Үүний зэрэгцээ 2026 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4.5-аас 5% интервал руу буулгасан нь 1991 оноос хойших хамгийн бага түвшин болоод байна. Гэхдээ ингэж бууруулсан нь шинэ үйлдвэрлэлд тулгуурласан чанартай эдийн засгийн хөгжлийг зорж буйтай холбоотой. Ингэхдээ дэлхийд дахинд гарч буй технологиудыг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэх чиглэлд төлөвлөгөөний ихэнх агуулга төвлөрсөн байгаа тул Монгол улсын хувьд олон боломж нээгдэх талаар судлаачид ярьж байлаа. За Хятад улс өөрөө 20 их $20 тий. Тэгэхээр энэ дотор өвөр Монголын эдийн засаг өөрөө $360 тэрбум. Тэгэхээр Монгол улстай хамгийн урт хэлж байгаа тий Хятад улс нэгдүгээр төрөө. Тэрэн дотроо Хятад улсын мужид дотроо өвөр Монгол улстай Монгол улсын баг баян хөдөлгөөний хувьдас бусад бүх аймагтай хэлж штэ. Маш урт хэлдэг. Эдийн засгийн бүтэц загварын үед Монгол улстай маш ойролцоо тийм ээ хөдөө аж ахуйтай, уул уурхайтай. Тэгэхээр Монгол улстай яг энэ уул уурхайн салбарын бүс нутагтай хэлж байгаа энэ бүс нутаг $360 тэрбум тэр тусмаа өнгөт төмөрлөг, хар төмөрлөг, бусад аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа нь Монгол улсад маш том давуу тал. Жил болгон бид нар одоо 15-16 тэрбум долларын экспорт гаргаад байна гэдэг маань энэ эрэлт байна гэсэн үг тийм ээ. Цаашдаа ч өсөх юм. Монгол Хятадыг холбож байгаа төмөр замын бомбтууд дээр бас нэлээдгүй зүйлсийг нэр заагаад оруулчихсан байгаа. За түүнээс гадна бас өвөр Монголын 5 жилийн төлөвлөгөө нэг чухал зүйл заардсан бол Манжуураас 90 хүртэлх улсын хил дагуулхын улсын зэрэглэлийн одоо хурдны зам баригдахаар байгаа. Энэ бол Монгол Хятадын хооронд холбож байгаа аялал жуулчлалын энэ том магистрал сүлжээнд Монгол улсаас холбогдоод нэлээд дөхөм үзүүлэх ийм бүтээн байгуулалтууд байгаа. Эдийн засгийн хөгжлийн цаанд байгаль орчинд учруулах хор хохирол үлдэх учиргүй. Хятад улсын нүүрсний экспортын 90-ээс дээш хувийг авдаг Хятад улс эрхчлүүдэд зүгээр нэг импортлох бус нүүрс олборлолт, тээвэрлэлт зэргийг байгальд ээлтэй эсхийг шалгаж стандартаа нэмэхээр төлөвлөсөн байна. Ногоон эко хөгжих 2060 гэдэг бодлого бас төлөвлөгөө тавьсан. Үүгээрээ бол хөхрлөг одоо жишээлх юм бол үнслэг нүүрсийг ер нь бол хэлээр нэвтрүүлэхгүй байх. Тийм хууль баталчлалаа нүүрснийхээ экспортыг гаргах та. Хятадын одоо энэ тавьж байгаа чанар стандартад бас ойр тулж нийцүүлэхгүй бол энэ бидний нөгөө экспортын орлого хумигдах. За энэ талын одоо бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэл аж ахуйн нэгж бол бас жишээлбэл бизнес нь хумигдах бас эрсдэлтэй байгаа болоо гэж бодож байна. Ийхүү дэлхийд эдийн засгаараа хоёрт жагсаж хэмэл оюун ухаан робот үйлдвэрлэлийн салбарт толгой цохиж буй урд хөрш маань эх 5 жилээ төлөвлөж дууслаа. Монгол улс ялгаагүй 5 жилээр нийгэм эдийн засгийн хөгжлөө тодорхойлдгийн хувьд хөгжлийн бодлогоо уялдуулснаар 1 тэрбум гаруй хүн амтай томоохон зах зээлээс ашиг хүртэх техник технологийн дэвшил арга ухаанаас суралцах боломж нээлттэй байна. За дэлхийд дахинд гарч байгаа зөрчил мөргөлдөөн дайн данжин нь маш чухал эмзэг сэдв учраас хэлэл мэдээллийн байгууллагын хувьд үнэн бодит нээлттэй мэдээллийг аль нэг талыг баримтлахгүйгээр хүргэх нь яхаарахгүй чухал асуудал.
За тэгвэл Ираны дан эхэлсэн цагаас хойш Ираны дотоодын хэвлэлүүд, зам барууны хэвлэлүүд, арабын хэвлэлүүд гээд дэлхийд дахиндаг хэл мэдээллийн байгууллагууд энэхүү зөрчилдөөнийг, мөргөлдөөнийг хэрхэн мэдээлж байгаа талаар харьцуулга өргөе. Иран улсын дотоодын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрын байр суурьтай нэгт уялдаатай байдаг. Төрийн телевиз сонин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөргөлдөөн зөрчилдөөнд засгийн газрыг дэмжсэн өнгө аястай мэдээлэл гаргадаг. Ингэхдээ Америкийн нэгдсэн улс Израиль тэргүүтээ улсуудыг элт сүргөөр дүрсэлсээр ирсэн үүн дээр нэмээд хэвлэлийн эрхчлөө иргэдийн мэдээлэл авах эрх хязгаарлагдмал байх нь бий. Тухайлбал Иранд утас болон интернетийн сүлжээг энэ он гарснаас хойш 2 удаа улс даяар хязгаарлаж иргэдэд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад дэлхий рүү мэдээлэл гаргах авах замыг хааж дотоодын мэдээллийн сүлжээг хязгаарласан байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр Иран улс доогуур буюу 180 орноос 176-д жигссэн байна. Энэ нь сэтгүүлчдэд хууль эрх зүйн болон хууль бусаар дарамт шахалт үзүүлж, биедан улс төрийн эмзэг сэдвэр мэдээлэл бэлтгэснийхэн төлөө баривчилж, эрүүгийн хэрэгт холбосон хэрэгүүдтэй холбоотой юм. Барууны томоохон мэдээллийн байгууллагуудын тухайд ерөнхийдөө Иран болон Америкийн нэгдсэн улс Израилийн хүчний хоорондох мөргөлдөөний батлагдсан агаарын цохилт, бүс нутгийн хурцдмал байдалд анхаарлаа хандуулдаг, зарим мэдээлэл баталгаажуулах боломж дутмаг байдаг нь гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын анализ хийсэн нийтлэл мэдээлэлд нэг талыг хэд дэмжсэн уг мөргөлдөөний цаанд болж буй хүмүүнлэгийн хямралыг дурдлаггүйгээр Америкийн нэгдсэн улс Израилийн зүгээс Иранд ингэж арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн байр суурийг тусгасан байна. Тухайлбал Guardian агентлагаас зарим улс төрийн шинжээчид хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг дүрс бичлэгийг ашиглан олон нийтэд мэдээлэл болгон хуваалцсан талаар нийтлэл гаргаж байсан. Америкийн нэгдсэн улсын эрх баригчид зарим мэдээллийн агентлагийн онцлсон улс төрийн мэдээллүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэг талыг баримтлан иргэдийг бодлуулсан гэж үзэн хэвлэл мэдээллийн зохицуулалтын лицензийн зөрчил гаргаж байна гэж буруутгасан тохиолдлууд ч бий. Үүний нэг жишээ нь Дональд Трампаас Ираны нөхцөл байдлын талаар асуусан BBC агентлагийн сэтгүүлчийг Их Британи дахь төвтэй төв агентлагтай таагүй харилцаатай мөн агентлагийн эсрэг шүүхэд нэхэмжлэл хүртэл гаргаад байгаагийнхаа улмаас асуултанд хариулахаас татгалцсан байна. Ийхүү энэ мэтчлэн хэвлэл мэдээллийг улс төрийн болон хувийн сонирхлоор ашиглан альва субъектууд талцах нь иргэдийг төөрөгдүүлж хүмүүнлэгийн хямралын нөхцөл байдлыг бүр чихээр хүндрүүлэх эрсдэлтэй байна. Мэдээ үргэлжлэж байгаа өргөжлөлөн бусад онцлог мэдээллийг товчоор багслан өргөнө. 3 дугаар сарын 18-нд Америкийн нэгдсэн улсын Сенат ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг цэргийн ажиллагааг Конгрессийн зөвшөөрөлгүй явуулж байгааг зогсоох хартажилсан намын санаачилгааг 53-47-аас саналын харьцаатайгаар хязгаарлаа. Чак Шумер тэргүүтээ хартажилсан намын гишүүд энэхүү дайныг зөвхөн Конгресс зөвшөөрөх ёстой гэж үзсэн бол бүгд найрамдах намынхан тэр дундаа Том Коттон тэргүүтээ сенаторууд уг зохилтын аюулыг урьдчилан зогсоох шаардлагатай цаашид ижил төстэй хуулийн нөхцлүүдийг дахин өргөн барьж болохгүй гэлээ. Америк нэгдсэн улсын сангийн яамт Венесуэла улсын эсрэг хоргийг зөөлрүүлж, Америк нэгдсэн улсын компаниудад төрийн өмчит компаниудаас тодорхой нөхцөлтөөр газрын тос худалдан авахыг зөвшөөрлөө. Энэ нь Ираны дайны улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Дональд Трампын бодлогын нэг хэсэг. Үүн дээр нэмээд мөн дотоод тээврийг хөнгөвчлөх талаар ярилцаж эхэлсэн байна. Пакистан болон Афганистан улсын мөргөлдөөн 2026 оны 3 дугаар сарын 19-ноос эхэлж дасралтгүй үргэлжилж байна. Харин өнөөдөр талууд Рамадан баярыг тохиолдуулан 5 хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Сауди Араб, Катар, Турк зэрэг улсуудын хүсэлтээр энэхүү тохиролцоо байгуулагдчихэ. Pop Mart болон Sony Pictures компаниуд алдарт Labubu хүүхэлдэйнүүдээр суурилсан уран сайхны кино бүтээхээр болж Paddington-ы найруулагч Paul King төслийг өдөрт орууллаа. Хонконгийн уран бүтээлч Casting Long-ийн бүтээсэн Labubu нь дэлхийд даяар алдартай болж Pop Mart компани үнэлгээг бараг 40 тэрбум $40 хүргэж сэтгүүлчилсэн паркууд хүртэл бий болгоод байгаа лээ. Харин кино нь амьд дүрслэл болон компьютер график хосолсон хэлбэртэй байх ба Long гүйцэтгэх продюсераар ажиллаж Paul King болон зохиолч Steven Levinson нар хамтран зохиолыг бичин гэлээ. Тэнгэр телевизийн оройны гадаад мэдээний тайм хөтөлбөр 5 хүнд хүрлээ. Анхаарландаас явдал баярлалаа.